Нэвтрүүлгийн ивент идэвхж Эрхэмсэг бүсгийн төгс төгөлдөр ашгүй Сваровский, зүрхний цохилт мэд урагш тэмүүлэл Секо. Нэвтрүүлгийн ивент идэвхж Баярлан сэтгэлийн төгс илэрхийлэл Мерси. Нэвтрүүлгийн ивент идэвхж Венецийн Шижиралт Ботега. Нэвтрүүлгийн ивент идэвхж үндэсний брэнд хоргийн будал Түлэп. Нэвтрүүлгийн ивент идэвхж амьдрал тань өнгө нэмэх Наран лайфстайл. Тансаг амтыг тань мэдрүүлнэ Шуудан гол компани. Нэвтрүүлгийн ивент идэвхж Hard Rock Cafe, Нью-Йорк ресторан. Happy 31 нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч илүү сайхан Монголын төлөө Max Group. Max Group-ийн хамт олонны нэрийн өмнөөс бол Монгол улсын их өнцөг буланборт суугаа нийт монголчуудаа мөн Max Group-ийн хамт олон болон тэдний гэр бүлийнхэнд 27 жил биднийг дэмжиж хамтдаа байсан нийт үйлчлүүлэгч, хамтрагч, бэлтгэн нийлүүлэгч нартаа шинэ оны шинэ жилийн баярын мэндийг өргөн төвшүүлье. Ирж буй 2019 он аз хэмжээтэй эрүүл энхөө ажил үйлс нөөдөр байх үлзийтэй сайхан эрүүлийг өргөн төвшүүлье. Илүү сайхан Монголын төлөө хамтдаа SVN телевизийн хөтөлбөртэй хамтдаа үзэгчдээ маш их баярлалаа. Happy 31 баярын хөтөлбөрийн маань өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн болж байна. Бүтэн 12 жилийн турш та бүхэндээ өргөж байгаа Happy 31 хөтөлбөрийн маань энэ 12 сарын турш бид бүхэн хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Мөн ивент идэвхтэй оролцсон бүх хамт олон байгууллагадаа тэр дундаа ивент идэвхтэй ажилласан илүү сайхан Монголын төлөө оройтой Max Group хамт олондоо талархснаа илэрхийлье. Happy 31 нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ 2018 оныхоо дугаараар 30 зочныг уулзуулсан. 2018 онд амжилттай бүтээлтэй байсан хүмүүсийгээ уулзуулж ярилцуулсан. За өнөөдөр бол 31 дахь зочноо уулзуулах гэж байна. За 2018 он маань ард үлдэж 19 он өгтөхөд 120 минут үлдсэн байна тийм ээ. Цаг хугацаа 12 сарын 1 Happy 31 нэвтрүүлэг маань эхлэхэд л энэ 31 оногт ямар зочид орох болоо гэж бид хүн төлөвөө гаргаж байхад энэ он 2018 онд амжилттай бүтээлтэй маш олон зочид байсан. Тэгээ бүх зочдоо бид хүний төлөвлөсөн ёсоор бол урьж авчирч чадлаа. Олон сонирхолтой яриа бол өрнсөн, харин өнөөдрийн зочин хэн байх болоо гэж та бүхэн бодож магадгүй. За тэгэхээр өнөөдрийнхөө зочныг 2018 оны 12 сарын 31-ийнхаа зочныг та бүхэндээ танилцуулъя. 31 өдрийн турш 2018 оны салбар бүрийн 30 онцгой зочдын аз жаргалтай баярын ярилцлагыг хуваалцаар Happy 31 нэвтрүүлэг энэ оны хамгийн сүүлийн дугаараа та бүхэндээ хүргэж байна. Ийхүү 2 он солигдох торгон агшны өмнө Монгол улсын худалдааны салбарт олон жилийн хүч хөдөлмөрөө зориулж амжилт бүтээлээр жигүүрлэн яваа Наран группийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Монгол улсын худалдааны гавьяат ажилтан Ноён Сэрэтрийн болхитыг Happy 31 нэвтрүүлгийн хүндэт зочноор урьж байна. Тийм ээ, өнөөдрийн зочин бол Наран группийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ноён Сэрэтрийн болдод худалдааны гавьяат ажилтан. Өнөөдөр 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тэгээд хэдхэн цаг хормын дараа шинэ он солигдох гэж байна. Торгон мөчид бас уулзж очирж байгаа, бас яриа өрнөлдөж байгаа. Талархалтай байна тэгээд энэ өрөө мэндийг хүргэе. За энэ өрөө мэндийг бас хүргэе. Чи мэндийг хүргэе. 2018 он яг өнгөрсөн жилийн яг үдийд уулзж ярилцж байгаа тэг амжилттай ололтой бүтээлтэй юм он жил байна гэж ярьж байсан. Таны хувьд магадгүй хэрвээ хуваар ярих юм бол таны хувьд 2019 он ямар амжилттай жил байв? Одоо улс орны хувьд ч тэр худалдааны салбарын хувьд ч тэр бас мөн Наран группийн хувьд ч тэр. Тэгэхээр 2018 он бүгдээрээ мэдж байгаа тодорхой хэмжээгээр бас эдийн засгийн одоо гүнзгий хямрал бас жоохон саарч улс оронд бас валютын нөөц нэмэгдэж ажилгүйд лараа багасж одоо тийм эерэг одоо зүйлүүд авчирсан одоо жил болж байна. Өнгөрч болж өнгөрч. Наран группийн хувьд бол бас л биднес хамгийн гол нь шин одоо төсөл хэрэгжүүлэх үүний дотор бас ажлын байр шинээр гаргах хад бас тодорхой амжилт хүрсэн. За 18 оны хувьд биднес 100-аад ажлын байрыг шинээр гаргалаа. Тий.
энэ амжилтаагаар одоо 18 оноо үдэж байна. Тэгэхээр 12 жилийн туршид Happy 31 нэвтрүүлэг маань үзэгч болонтой хүрч байна гэж. Тэгэхээр 12 жилийн өмнө бол та бас зочноор орж исэн тийм ээ. За манай Бацсан ямаа бас хөтөлчихсэн. Тэгэхээр хоёрын хувьд одоо шинэ жилийн өмнө бол яг ийм ярилцлага яриа хэдэн жил өрнөсөн бэ? За бас тоолж байгаагүй юм биш үү? Бас тоолж байгаа. Тий, нэлээд олон жил байгаа. Нэлээд олон жил байгаа. Тий. Тэгэхээр айд болох давтагдахгүй яриа гарахыг хичээдэг. Тий, яг тэгмээд жил болгон Наран группийн бусад салбар ахын компаниудтай холбоотой эвэн дарга хэмжээнүүд манай Нарангийн хамт олон бол жил болгон баг улирал болгон төлөвлөгөөт ажлууд бол маш сонирхолтой арга хэмжээнүүдийг нийт хэрэглэгчтэй зориулаад өргөн барьдаг. Энтэй холбоотой арга хэмжээ эвэнтүүдээр бол уулзаж ярилцлагууд хийж хагаад ер нь бол үнэхээр ярихгүй байхын аргагүй амжилтуудыг бол манай Нарангийн хамт олон үзүүлсэн байдаг юм аа. Тийм учраас одоо хамгийн сүүлийн жишээхэд сая хятадгийн өмнө жилийн энтерпренер импортлогч компаниураас нэрлэгдсэн. Ер нь бол Монголдо анхдагч юм компаниудын нэг бол яхаа аргагүй. Тэгээ энэ жил чи маш олон брэндүүдийн ойж тохиолоо энэ юуг илэрхийлж байгаа юм бэ гэхээр Монголын хэрэглэгчд энийг хэрэглээд сурцсан, дадчихсан. Одоо Timberland 45 жил еврошигийн одоо төлөөлж ноён евроши хүртэл ирсэн гэдэг ч юм уу. Энэ бол Монголын хэрэглэгч тэрнүүд Наран группийн олон улс дахь одоо нэр хүндийг илэрхийлж байгаа болов уу юмний хувьд бол боддгийг. Тэгэхээр Наран групптэй холбоотой энэ олон сонирхолтой баримтыг дурдаад ах юм бол өнөөдрийн цаг хугацаа нэг цагийн хугацаад яг үндэ бол барагдахгүй. Энэ нэг цаг хугацаа үндэ барагдахгүй шүү гэдгийг одоо зүгээр товчхон хэлэхэд тийм байна. Тэгэхээр болтын захирлын амьдралд маш чухал байр суурийг эзэлсэн одоо өнөөдрийн энэ төвшөнд байхад нөлөөсөн хүн болвол ялцчгүй би Үлзий Сретер гэдэг хүнийг болоо гэж бодож байна. Тэгээд дээрэс нь одоо түүхч Үлзий Сретерга монголчуудыг дэлхийд дахин тийм нэртэй сайхан цуглуулгатай. Тэгээ энэ цуглуулгынхаа тухай бас яриач аавынхаа тухай яриач. Тэгээ бас нөгөө юм цуглуулга хийдэг хүмүүс ч юм ховор чамин одоо цуглуулгын дотор нэг юм байдаг шүү дээ. Ямар зүйл байдаг бол сонирхолооч. Тэгэхээр миний аав Үлзий Сретер бол түүхч юм байсан. Мөн өөрийнх нь хобби нь бол тийм цуглуулгач. За түүхий тэгэл өөрөө сэдв архивт ажиллаж байхдаа түүхийн одоо сэдвүүдээр ажилладаг. Бас 2-3 ном гаргасан ийм хүн байсан. Хоббигийн хувьд бол одоо Үлзий Сретер гэдэг хүмүүс нэлээд хүмүүс мэднэ. Үлзий Сретер гэдэг хүн бол филателист хүн байсан. Тэр нь юу гэсэн үг вэ? Зөвхөн нэг манайхан цуглуулгач шуудангийн марк гэж ойлгоод байдаг. Тэгэхээр цуглуулга бол маш өргөн байдаг. За манай авд бол Ингрийн тэмдгийн цуглуулга бий. Тий. Шуудангийн одоо маркных бий. Нөгөө талаар одоо дугтыных бий. Шуудангийн ил захидлын хуудсын цуглуулга бий. Тэгэхээр цуглуулга нь их өргөн хүрээтэй. Тэр нь бас зоосны цуглуулга бий. Тэгэхээр манай бол их өргөн төрлийн цуглуулга хийдэг хүн байгаа даа. Шуудангийн маркны цуглуулгаараа бол дэлхийн одоо маш олон одоо уралдаан тэмцээнд орж болвол хүрэл, мөнгө, алт ийм медалуудыг авч ирсэн. Тэргээр нь одоо монголчууд бас манай аавыг их сайн мэддэг. За миний хувьд бол аавда тухай амьд сүрэн багт нь бол цуглуулгыг нь бол тусалж одоо хамт үзэсгэлэн уралдаан тэмцээнд нь явж юм уу эсвэл бас цуглуулгыг бүрдүүлэхэд бол тодорхой хэмжээний бас тусалж ингэж явсан. Хадгийн наацхан тэгэхээр тайлбарыг англиар бичихэд хүртэл одоо ингээл туслал явж исэн да. Ингээд яг үзээс сууж байхад ямар их хөдөлмөр ордог юм бэ? Цуглуулга хийдэг хүмүүс ямар нямбай байд юм бэ те? Тэрийг ямар нарийн ингэж хийдэг юм бэ? Хүний төлөвшөлт бас их нөлөөлд юм болов уу гэж бодсон. Тэр цуглуулгыг хийх чинь ингэж байгаа. Нэгдүгürt бол юу цуглуулж байгаа зорилготой цуглуул, сэдвээ сонгоно. Одоо шуудангийн марк гэхтэл одоо маш олон сэдв байна шүү дээ. Морины сэдв, спортын сэдв, хүүхдийн сэдв гэл яваад өгш. Эсвэл үндэсний хувцсны сэдв гэл ингээл яваад. Дэлхийн бүх орны үндэсний хувцсны марк байдаг. Энийг цуглуулахад чинь бас нэлээд хөдөлмөр орно. Цуглуулж байгаа үүх түүхийг бас их сайн мэднэ. Тэгэхээр манай авч өөрөө түүхч хүн байсан учраас бас тийм ч юм уу тэр тодорхой цуглуулгынхаа үүх түүхийг бол маш сайн мэддэг ий хүн байсан. Тэгээд тэрэндээ тайлбар бичнэ. Тийм ээ. Одоо хүмүүст ойлгомжтой байх үүднээс үүх түүхийн бичсэн тайлбартайгаар тэр цуглуулагч ийж хүрсэж байгаа. Тийм. Монголын филателийн холбоонд гүйцэтгэгч өөрөг бол таны хувьд бол их ариун байдаг гэдгийг бол холбооны эрх мэдчдэр одоо юу гэдгийг сонирхох залуучууд цуглуулагч нар бол их ярьдаг л да. Ганцхан филателийн холбоо гэхээс илүүтэйгээр бас боксын холбоогоос дурдахгүй байх юм. Тэр дундаа энэ жил 60 жилийн отоо зоолгож байгаа. Тий 70 жил. Тэгээд олон сонирхолтой
мэдээллүүдийг манай телевизийн хамт олон маань гэсэн хурал нэвтрүүлэг болгож үзэгч түмэндээ хүргэж ирсэн. Энд оруулсан таны хувь нэмэр бол бас маш их байдгийг бол миний хувьд бол мэдэх юм л да. Тэгэхээр тэр таны удирдах байсан үеийн цаг хугацааны үеийн дурсамжуудаас хэрэгэд хуваалцъя л да. Анхны Пан Азийн аварга, анхны дугаардрын лавга олон улсын тэмцээнд ороход ямар хүндрэлүүдэд тулгарч байсныг тэр бол манай үзэгч нь одоо бол мэдэхгүй байгаа. Ялангуяа залуу үеийн боксчид боёо одоо тамирчид. За боксын холбоо одоо бокс би өөрөө байх одоо оюутан байхдаа жоохон сонирхдаг. Одоо Бацаа бол мэдж байгаа локомотивд бас тэ одоо яаж исэн сурч явахдаа бас тэрнийг явж исэн бокс. Тэгээ тэрний дараа үнцээрээ хайсан. Гэхдээ бокс их сонирхолтой. Учир нь нэгдүгээр өөрөө сонирхолтой, хоёрдугаар манай аав ах бол өөрөө бас боксын улсын шүүгч байсан. Тэгээ тэр талаараа ингээд сонирхол явсаар агаад сүүлд нь мэрэгжлийн боксын холбоог шинээр байгуулагдсан. Тэрэнд одоо намайг ингээд сонгосон. Тэгээд би бас л нэгэн тал төмний итгэл байгаа юм чинь бас тодорхой зүйл хий гэж бодоод бас мэрэгжлийн боксын холбоонд одоо элсүүлсэн. Холбоонд нэг элсэл болчтой юм шиг л дээ. Тэнд одоо хурц ажиллана тэр дэлхийн боксын холбооны одоо дүрм журамд нийцж ажиллахын тулд би бас нэлээд их ажил болцсон. Шаардлагатай байсан. За тэгээд бидээсэн зорилго бол ер нь мэрэгжлийн одоо боксing тэмцээнд манайхаас нэг ч ордгоо. Тэмцээнд ордгоо. Өөрийн гэсэн аврагтай битгэл тэмцээнд ордгоо байсан тийм ээ. Тэгэхээр ямар ч хэсэг эхлээл одоо Азийн тэмцээнд түүний оруулъя. Чадвал ер нь Пан Азийн авраг болгочихъя. Тэгээ бол их юм сануул тэгээ цаашаа дэлхийн тэмцээнд хүртэл оръё гэсэн ийм том зорилго одоо агуулсалтай. Ингээд бидээс Пан Азийн аврагт сойсон нэлээд хэдэн цуврал тэмцээнүүдэд ялаад хамгийн голлох Пан Азийн авраг шалрах тэмцээнд лавга маань ялж анх удаа Монголоос мэрэгжлийн боксын одоо Пан Азийн авраг төрж илээ. Тэгэхээр энэ амжилтандаа бидээс бол их зоригжоод за дэлхийн одоо боксын мэрэгжлийн олон холбоод байдаг. Тэрнийх нэг холбооны одоо авраг болъё гэд зорьсон. Тэгээ бас нэлээд цуврал тэмцээнүүдийг хийж одоо бидээс оролцсон. Одоо дэмжиж өгсөн лавгагаа. Тэгээд дэлхийн аваргын тэмцээн бол Токио хотод болсон. Тэнд бол одоо лавга маань дэлхийн мэрэгжлийн боксын аварга болсон. За ийм одоо зүйлүүдийг зохион байгуулахад мэрэгжлийн боксын холбооны ерөнхийлөгчөд би одоо оролцож байна. Тэгэхээр болт хэд даргаас нэг тийм дипломат зан чанар бол ялцчихгүй харагдчихэв тийм ээ. Яг асуултыг асуусан дистралийн дагуу гол одоо шугамаа бариад хариулчихин тийм. Яг ихсэ үүлбрээд басгаад тийм. Тэгэхээр бас олон жил одоо дипломат байгууллагт консулын байгууллагт ажиллаж байсан. Тэгээд дээрэс нь би нэг зүйлийг бас асуумаар санагдаад байгаа. Таны авга ах гэж түрүүн ярьсан тийм. Авга ах бас дорж гэж хүний тухай ярмаар байна. Одоо Монгол улсад бас олон үйл ажиллагаанд гар бие оролцож ирсэн худалдаа ажилтнуудын худалдааны тэнхим заам одоо гой үйлдвэр гэдэг ингээд цаашаа яриад байх юм бол маш олон зүйлийг хийж бүтээхэд гар бие оролцож ирсэн юм хүмүүс за тийм мөн одоо та мэрэгжлийн өглөөд авсан. Тэгэхээр би бас энийг бас их сонирхолтой асуулт байна л да. Яг гэвэл миний аавыг үлзийн сэрэтэр манай ахыг үлзий дорж. Тэгэхээр чинь манай аавын төрсөн дүү. Тэгэхээр би одоо ингээд 10 дугаар ингээд төгсөөсөөс өмнө ер нь ямар мэрэгжлээс сонгох вэ гэдэг их бодсон л доо. Тэгээ сонголт бол ер нь сүүлдээ явж хоёр дээр үлдсэн. Би өөрөө ер нь уран барилга архитект маш их сонирхдаг хүн байсан. Тэгээд сүүлд нь аав шиг түүхч болох уу? Эсвэл аав ах шиг дипломат ажил хийх үү гэдэг. Тэгээ ийм хоёр сонголтын дээр байгаа. Тэгээд би аав дипломат мэрэгчлийг сонгосон юм л та тийм. Гэхдээ аав маань жоохон гомдсон ч гэж магадгүй зүгээр. Гэхдээ би яг сэтгэлийнхэн дуудлага өөрийнх нь сонирхлоор тэгээд дипломат ажлыг сонгосон. Тэгээд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн. Тэгээд олон улсын эдийн засгийн харилцааны мэрэгчлэлтэн гэсэн тийм одоо чиглэлээр сурч төгссөн. Тэгээд аав ах маань бол гадаад худалдааны яамд олон жил ажилласан. Гадаад худалдааны нэгдүгээр орлогчид байсан. Төв хороонд бас одоо худалдаа үйлдвэрээр харилцаг хэлцээний дарга байсан юм хүн байгаа. Худалдааны салбарт одоо мэдээж хийсэн бүтээсэн ажил хөдөлмөрийн найруулал мэдээж
асар их зүйл ярих байгаа. Харин энийг яаж эхэлсэн талаар ярил их сонирхолтой байх болов гэж бодоод байна л да. Таны хувьд 1990-ад оны одоо Наран Трейд компани байгуулахаас гадна өмнө худалдааны байгууллагад олон улсад те Япон, Сингапур, Малайз худалдааны төлөөлөгч аташе гэж ажиллаж байсан гэдэг. Энэ ялангуяа тухайн үед чинь манай гадаад худалдаач тэр болгоомоос өндөр хөгжөөгүй мэрэгжилтэй мэрэгсэн боловсон хүчин ч бас байгаагүй. Энэ үед магадгүй миний бодлоор барил ганцаараа бүх ажлыг одоо олон улсын одоо анхны л гадаадах айлчлал буюу засаргын айлчлалыг таныг ганцаараа бие даа зохион байгуулж ирсэн гэдэг бол би сайн мэдэх юм байна. Энэ цагаан дурсамж түүхүүдээс бид хүн сонирхолтой бол яриад өгөөч гэдэг. Тийм л дээ. Би чинь одоо хоёр одоо нийгмийг үзчихлээ шүү дээ. Тий төвлөрсөн гэдэгээс зах зээл чилжиж хүн бол хүмүүс ингэж яхад энийг эхлэнэ гэдэг бол бас сонин. Социализмын үед ажиллаж амьдарчээлаа. Залуухан байсан тэгэхэд социализмын үед ажиллахад бол бас гадаад худалдааны яамд ирж ажиллаж исэн. За гадаад худалдааны яам бол социализмын үед бол их өөрлөлтөө бүх юм зохион байгуулалттай бүх юм одоо улс төрийн одоо үзэл суртал шингэсэн тийм үйл ажиллагаа явуулдаг байсан. Биний одоо олон улсын харилцаа сургалт төгсөөд ирэх үе эхэлж биднес нэг жоохон шинэ маягаар ажиллая гэж залуучууд биднес бодсон байсан. Яг тэгвэл зах зээлээ судлаа. Одоо тодтолтойг амжилттай явуулъя. Тэ? Гэт яг тэгвэл тэр үед чинь нөгөө хүмүүс шүмжилдэг байсан шүү дээ. Бүхэл бүтэн морийг тоглоомын модон мороор сольж штэ ийм ашиггүй худалдаа хийж штэ гэж ард түмний хооронд яриа явдаг л байсан штэ. Тэр үеэс эхлээд одоо манай авгаах одоо үлзийн дөрж одоо бас гар би оролцоотойгоор гадаад худалдааны яамд үн эдийн засгийн газар гэж байгуулсан юм. Үн эдийн засгийн газар гэдэг нь юу гэхээр дэлхийн зах зээлийг судлана, конъюнктурыг судлана, зах зээлийн үн ханшийг судлана. Тийм анх байгуулагдаад тэр газар нь би орж ажилласан. Тэгээд ер нь анх удаа олон одоо гадаадын тэр үед одоо бидний нэрэлдэх хөрөнгөтэй орны хэвлэлүүдийг ашиглах, тэн дээр гарсан зах зээл, конъюнктурын байдлыг судлах, манай өөрний гадаад гаргаж байгаа экспортын бүтээгдэхүүнийг аль болохоор одоо сайн нөхцлөөр одоо бас тэ экспортлох гэх мэт нэлээд тийм зүйлүүдээр ажилласаа л да. Энийн үр дүнд яг хөөхлөөр социалист орнуудтай үнийн хэлцээрүүд гэж явна. Үнийн хэлцээр гэдэг чинь бид өөрийнхөө одоо экспортын бүтээгдэхүүнийг бас зах зээлийн төвшөнд хүртэл одоо хүргэж одоо бас тэ хөргөнө гэдэг үл манайд орж ирэхдээ ядмаг Оросод орж ирэх гадаад валютын нөөц нэмэгдэнэ гэсэн үг тэ. Эдийн засаг бас ямар нэг хэмжээгээр чадамж нэмэгдэнэ. Тэр валютаар чинь биднээс орчин үеийн техник технологи худалдаж авахаас ахуулаад импортлохоос ахуулаад ийм зүйлүүд дээр бас нэлээд ажиллаж ирсэн л та. Таны яг саяны ярианаас миний ойлгож байгаагаар бол жижиг дунд үйлдвэрлэл маш сайн хөгжиж иж одоо эдийн засаг үйлдвэрлэл хөгжих гэдэг тийм ээ. За бас Монгол хүний нэг юм бэлэнчлэг сэтгэлгээ байдаг. Тэнд ингээл хөгжөөл тэгэл наашаа сайхан болчих юм шиг. Тэгэхээр баялаг бүтээгч нь үйлдвэрлэгч нь ард иргэд өөрсдөө байна гэдэг хүмсарлах бас нэг яг бодлогын цаанаас нь зөв гаргаж өгөх хэрэгтэй байна. Тэр одоо бас их сайхан асуулт байна. Яг гэвэл сая нөгөө Аз номхон толлын худалдаа аж үйлдвэрийн танхимын одоо чуулга уулзалт Турк Истанбул хот боллоо л да. Тэнд олон асуудал ярилцсан нэг чухал асуудал нь жижиг дунд үйлдвэрийг өөрөө чинь асууж байгаа. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх асуудал бол дэлхийн эдийн засгийн хөгжил их чухал нэмэртэй гэсэн ийм асуудал. Тэр нь би бас өөрийнхөө энэ сэдвээр бас нэг бяцхан илтгэл тавьсан. Энэ юу гэхээр одоо хүмүүс их боддог. За ер нь хэдэн том компани энэ улсыг хөгжүүлдэг юм байна гэдэг. За Японд тэгэхэд нөгөө л Mitsubishi, нөгөө л Toyota, нөгөө л хэдэн компани хөгжүүлсэн. Солонгос болохоор нөгөө Hyundai, Samsung ингээд хэдэн том компани. Тодорхой үед энэ зөв байсан байж болох юм. Гэхдээ энэ хөөрөлтөө манай орны хувьд жижиг дунд үйлдвэр гол эзлэх хэрэгтэй. Жижигхэн зах зээлтэй. Өөрөө зах зээл нь хязгаарлалт хоёр том хөрштэй. Тэ тодорхой хэмжээгээр бол бидэнд бол ямар нэг хэмжээгээр бол эдийн засгийн бас нэг үйл үзэгдэгч хориг тавьж идэг ийм улсуудын дунд байж штэ манайх. Тэгээ Солонгос хүртэл одоо Samsung, Hyundai гэж тэгэхэд бүх юм хийдэг болсон. Hyundai гэхэд усан онгоцч чинь, барилгын компанич байна, тийм ээ. Тэгээд бүх банкч байна, бүх юм биш. Тэгээ ингээд яваад үзсэн чинь нөгөө тодорхой салбарт амжилт оруулахын хооронд хамаг ашигтай байсан салбарынхаа мөнгийг ашиггүй салбарт оруулаад эдийн засгийн тун хүнд байдалд орсон Солонгос. Тэгэнгүүт энийг задлаад
Одоо Samsung чи IT-ийн чиглэлээр хөгжөө. Одоо IT-гээ дэлхийн топ компани болж чадсан уу? Чадлааш гар утсаар дэлхийд одоо нэгдүгürt орж штэ жишээлбэл IT-гээ бас тэгж штэ. Тэр шиг одоо хэдэн том компани Монголд ороод энийг улс орныг аваад явна гэвэл худлаа. Нэгдүгürt энэ бол хэдэн том компани улс төрд орно. Өөрийнхөө одоо таарсан ашигтай бодлогоодыг явуулна. Ингээд Монгол шиг жижиг орн бол ингээд өнгөрч байгаа. Тэрний оронд жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх гэдэг бол жижиг дунд үйлдвэрлэл гэж юу яриад байна вэ гэхээр одоо нэг 10 хүртэлх ажилчид тийм ээ 19 хүртэлх 20 хүртэлх ажилчид жижиг гээл тэрнээс дээш болохоор ингээд дунд руугаа явчихж байгаа юм л да. Энд бол бидөөсөөс маш их жижиг дундыг үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь их чухал гэж бодлоо. Энд дээр ганцхан жишээ хэлэхэд жишээл манай говь комбинат гэхэд гадаадын ноолуурын маш том захиалга авлаа гэж бодож байгаа. Ганцаараа дийлэхгүй одоо. Гэтэл нөгөө жижиг дунд үйлдвэрлэл хоршоод ингээд хөгжсөн байх юм бол нэг нь утсаа үйлдвэрлэл, нэг нь ноолоороо боловсруул, нэг нь утсаа үйлдвэрлэл, нэг нь сүлжээл. Ингээд тэр том захиалгуудыг одоо гаргахад манай экспорт өссөн шүү дээ. Өртөг нэмсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэн шүү дээ, тийм. Ийм ч жижиг дунд үйлдвэрлэл бол манай ирээдүйн байна. Зөвхөн манайх биш, Аз номхон далай нийт орнууд цуглаад уулзж яхад энэ л ирээдүйн байна. Ямар ч том компанитай улсад эдийн засгийн эцсийн эцэдэл нэг 70-80-90% жижиг дунд үйлдвэрлэл дээр л суурилж эдийн засаг хөгждөг юм байна гэж. Ийм л байна шүү дээ. Ялангуяа таны хувьд мэдээж овоглож явдаг таны нэрийн хуудас болсон лого болж явдаг газар мэдээж наран групп, наран трейд гэж энэ хамт олон одоо 28 жил нэг лого тэгээ бизнесийн салбарт болоод амжилттай ингээд түүч явуулж явж ирсэн хамт олонны лого буюу нэрийн хуудас бас солигдсон байгаа. Энэ талаар манай хэрэглэгч нар бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр 2019 оноос энэ лого маань ингээд танилцуулагдаад одоо ингээд эхнээс болол хүн болгон таньдаг болчихж ил тээ. Тэгээ би энийг бас хэвлээд ирсэн байгаа. Тэгээ би таныг бас за энэ бицгаа ийм цаас энэ дээр ингээд хэвсэн байгаа. За энэ бол өнгөрсөн 28 жилийн хугацаанд бид бүхэн одоо юу гэдгийг танил мэдээж өөрсдийн гэсэн бэлэгдэл хийгээд тайлбартай байгаа шүү дээ. За тэгье. Тэгэхээр харин энийг ингээд бэлдээд ирсэн байна. Тэгэхээр яг 28 жил энэ логогоор явлаа. Энэ лого ямар учраас нарыг шүтдэг, монголчууд шүтдэг. Тэгэхээр нар бол мандж идэг. Нар дэлхийд байхад мөнх дэлхийн мөнх шүү дээ, тийм. Наран гэдэг үсгэл товчхон хаанаас нь ч наран гэж уншиж чинь. Тэгээ гадаад дотоодын их түншүүдтэй бас хэлэхэд амар байх талаас энэ нэрийг бодсон байдаг. Тэгээ энэ 28 жил ингэж явсан. Одоо үнэхээр одоо логогоо өөрчлөхөөс одоо тийм үе шатанд тулгараад байна л да. Дэлхийн том компаниуд энэ том жижиг гэлтгүү өөрийнхөө логог 10 жил болгон юм уу заав хамгийн удахтаа 20 жил болоод өөрчилдөг. Ийм түүх байгаа. Гэтэл чинь одоо манайх бол одоо 28 жил одоо 30 жил зарим нэг бол хуучин лого нь гоё байсан шүү дээ. Бүр дасцсан байлээ зарим. Тэгэхээр энэ дээр бол тал нар байгаа шүү дээ. Одоо энд бол бүтэн нар байна. Яг 28 жилийн дотор бас тал ажиллаа хийгээд байсан гэдээ яваад байх хаашаа чинь. Тий. Ер нь тодорхой хэмжээнд бол зорьсон зүйлээ ямар нэг хэмжээгээр хийсэн 100% биш ч гэсэн. Тийм учраас ингэ бүтэн нарыг оруулж гисэн байна. Тэгэхээр бүтэн нар 8 гэдэг чинь монголчууд юу гэж ярьдаг? 4 зүг 8 зогсдог гэж учраас 8 байгаа тийм ээ. Тайлбарлах хүрээгээ өргөн харж те олонд хүртэж яваа гэсэн ийм санаа. Тэгээ улаан нар бол дээр бүтэн мандсан. Бүтэн мандсан. Тэгээд 408 зогс. Эргээд хахад бид зөв замаар явж ирсэн. Дандаа одоо сайн үеийн төлөө явж ирсэн гэдгийг цаашаа ингэж явна гэдгийг гаргаад цайн цагаан үйлсэл олон байдгүй нэг л байдаг. Одоо үнэн гэдэг үл нэг л байдаг гэдэг шиг. Ямар нэгэн хаалт энэ төр бас байхгүй. Нөгөө талаар энд дээр хаалт байхгүй гоц. Энд чинь ингээд эндээс ороод эндээс ямар нэг юмд бид баригдахгүй, ямар нэг юмд одоо хайрцагтахгүй одоо чөлөөтэй хөгжих одоо тэр хөгжлийг биелэгдсэн байгаа. Нөгөө талаар энэ өсгүүд хоорондоо их зайтай байгааз. Тий. Одоо энэ зайгүй одоо бол нэг шахсан байна. Нийлцсэн байгаа. Ингээд нийлцсэн. Энэ нь юу гэхээр нарангийн хамт олон ажилсаг хөдөлмөр одоо мянгаад хүн байна шүү дээ, тий. Энэ хүмүүс салбар компаниуд нийлээд нэг зорилготой, нэг хүчтэй дугаарвал дуу нэг, докторвол хүч нэг гээд нэгдсэн байгаа, нэгдсэн байдлыг ингээ харуулсан. Тэгээд энэ нарангийн үсгэн цэнхэр нь мөнх тэнгэр монголчууд хөнгөө дээдэлдэг. Тэгээд иймэрхүү маягийн тайлбарлуудыг өгч болох юм байна. За одоо хоёр тайлбарч би бас логогоо тайлбарлая. Ганц хоёр хөвгөлөөр. Тэгэхээр нар гэдэг бол энэ дэлхийн ургамал албан хүн зам бүхэл зүйлийг
гэрэлтүүлж идэг, элчдэргээ түгэж идэг зүйлүүдийг наргуугаар энэ дэлхийн маань оршин тогтнохгүй. Тэгэхээр одоо нарангийн лого маань шинжлэгдээд ингээд бүтэн болоод бүх цэцэрлэгээ нээгээд ингэсэн байна. Тэгэхээр магадгүй одоо чиглэл үйл ажиллагаа нь улам илүү өргөжөөд Монгол хүн бүхэн дээр магадгүй дэлхийн хүн бүхэнд одоо үйл ажиллагаанд хүрч очих. Тийм сайхан зүйлийг одоо бэлтгэж бид нар шинэлэг хийсэн юм аа. Сайхан тайлбар. Бас нэмэлт тайлбар тийм ээ. Нарны цацраг лугаа тийм байгаарэ гэж байгаасаа гэж ингэж логогоо гаргасан байна. За логоны учир бол ийм юм байна шүү үзэгчтэй. За бид бүхний ярилцлага маань хэсэг хугацаанд завсарлах гэж байна. Тэгээд энэ хүү завсарлага мэдээж урлагийн сайхан тоглолтоор та бүхэнд хүрэх болно. Энэ урлагийн тоглолтоор та бүхэнд хүрэгчээд студидтэй хэрэгэд уулзцаа. Тэгээд нэвтрүүлэгт хамтран ажиллаж байгаа юм тэтгэж байгаа илүү сайхан Монголын төлөө ураатай Макс Групп хамт олондоо талхаснаа илэрхийлье. Түрүүн бид бас эдийн засгийн талаар нэлээд ярьлаа. Нэвтрүүлэг маань бас төсөвтэй эдийн засагтай байдаг хамтарч ажилласан байгууллагуудтай талхлаа илэрхийлэх нь бас зүйтэй. За түрүүн Макс Группыг хэлсэн тийм ээ. Тэ эрхэмсэг бүсгүйн төгс төгөлдөр оршихуй Сваровский брэнд. Тэгвэл яг хуу зүрхний цохилт мэд урагш тийм бол энэ бол Seco брэндийг та бүхэнд танилцуулж байна. Монгол хүний өсний онцлог тохируулан одоо Итали улсад усны бодог үйлдвэрлэсэн энэ бол төлөв. Тэгээ органик байгалан гаргалтай ямар ч хоргүй гэдгээр бас онцлогтой байгаа. За тэгээд баярын ширээ шинэ жилийн баярын ширээ өнөөдөр ч одоо хэдхэн цагийн дараа онц солигдож байгаа энэ хөө торгомж та бүхний баярын ширээг чимэх Венецийн Шижиралд Bottega брэндийг та бүхнээс санал болгож байна. За талархсан сэтгэлийн илэрхийлэлд Мерси шоколад. За тэгээ шинэ жилийн гангараад ер нь бол өдөр тутам жилийн 4 өдөр та бүхний гангараа байх Наран Lifestyle, Timberland, Celio, Adidas, Spree гэдэг брэндүүдийг та бүхэндээ санал болгож байгаа шүү. За мөн одоо шуутан гол бакеттай хийцтэй цай. Мэх байгууллагууд манад одоо нэвтрүүлэгтээ хамтарч ажилласан. Тэгэхээр эдгээр бүх хамтран ажилласан 2018 оны шинэ жилийн баярын хөтөлбөртэй ингээд энэ цаг мөчл хамттайсан дахин талархсан илэрхийлээ. Ингээд тоглолтын цаг маань эхэлж байна. Тоглолтын цагаа та бүхэнд өргөчөөд студидтэй ярилцлагаараа ирээд уулзцгаая. Аз жаргалтай байна, би баяртай байна. Чи хамт байгаа болохоор баярлалаа merci. Мерси. Тансаг шоколадны цуглуулгаас сонгох даатай мэдрэмж. Merci чи миний сэтгэлийн мэлэг. Merci хамт байгаа болохоор. Эрүүл мэнд, уус сайхны төгс зохицол. Neofit Zero-гийн шин төрөл. Шинэ жилийн шин загварууд худалд ангарлаа. Сваровский бүх салбарт дэлгүүрүүдээр. Дэлхийд гайхагдсан хятад хоолны амтыг Дау ресторанаас мэдрээрэй. Мэргэжлийн хятад тогооч нарын гараа гаргаж хийсэн хоолыг амтархан зоглож, тав тухтай, тансаг зэрэглэлийн орчинтой VIP өрөөнүүдэд садан морилж, гэр бүл айз нөхөд хамт олонтойгоо цагийг зугаатай өнгөрөөгөөрэй. Дау хятад ресторан. Yellow Tail. Өнгөлөг амдрээ. Эрүүл мэнд, уус сайхны төгс зохицол. Neofit Zero-гийн шин төрөл.
Шин загварууд бүх салбараар худалдаанд гарлаа. Хаяг Наран Молл 1-р давхарт, Наран Плаза 4-р давхарт, Наран Плэс 3-р давхар. Эспри. Танай хурш Март. The sea taught me, we humans are only just beginning to understand the world that lies hidden underwater. Discover your planet. Seiko Prospex. Happy Gochны нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч илүү сайхан Монголын төлөө Max Group. Сайн байцгаана үзэгчдээ Happy Gochны нэвтрүүлгийн тоглолтын цаг яг одоо та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн тоглолтын цагийн эрхэм хүндтэй уран бүтээлчтэй танилцуулъя. Энэ бол Кансанаас хамтлагийнх ирсэн байна. Энэ үчим дээгүргье. Энэ үчим дээгүргье. Баярлалаа. Хамтлаг шинэ жилийн эрхэд тэмдэглэдэг вэ. Тэгээс энэ шинэ жилийн сайхан дурсамжаас бас одоо тоглолтын цагийнхаа зочдоор гэсэн шинэ жилийн дурсамжуудыг бас сонсож хариулж байгаа. Тэмдэглэх гэхээр дандаа нөгөө одоо яг сүүлийн жилүүдэд гэх юм бол яг Кансанаас хамтлаг бол яг гадуур бас ингээл яг тоглолтуудад өргөдөөл дандаа тоглолттой таардаг. Тэгээд одоо сүүлийн 3-4 жил дандаа нөгөө одоо манай Дөөр Бөж Эрдмийн театрын шинэ жил болдог. Тэгэл яг нээлтийг юус үзэж чадахгүй. Тэгэл дандаа нэлээд сүүлээр тэгэл ямар ч байсан хамт олонтойгоо баяраа бол дуусгадаг. Харин эхлүүлж бас чаддгүй. Тэр нь жоо харамсалтай. Тэгэл яваад орохоор манай уран бүтээлчд маань бүгдээрээ гоё баярлцсан, амар гоё хөөрцсөн. Тэгэл гуруулаа ингээл яг бас тоглолтуудад явж байгаа л оролцоол. Тэгэл очтой. Тэр нь бас нэг талаас аюул хөвгөлтэй гуруулаа. Тэгэл нөгөө шинэ жил рүүгээ яараал тэгэл тиймэрхүү байдалтай л өнгөрдөн. Шинэ жил бол тэгж л өнгөрөөд байгаа. Сүүлийн ганц нэг жилүүдэд чанарын хувьд ямар одоо бэлэг авч исэн дурсамж байна вэ? Эрэгтэй хүмүүс одоо эрэгтэй хүмүүс бас ингээ бэлэг авч исэн дурсамж бол яг байхгүй ч гэж магадгүй байж ч магадгүй. Дандаа эмэгтэй хүмүүс асуудаг шүү дээ, тийм ээ. Тэр ирчүүдээсээ бас асууж үзэж байгаа шүү. Тийм би ер нь нэг бэлэг авч байгаа үгүй тий. Гэхдээ өвлийн үгнөөс яг төгсөх 4-р курстэй би бас яг бэлэг авч исэн. Тэгээд бас чинь шилдэг оюутан ингээд бас медальтаа авч исэн. Тэгээ саяхан тэгээ бас сүүлд нодлон жилийн яг шинэ жилээр манай яг шинэ жилийг төгсгөлт 12 сарын 25 хавцаг манай монитор задраа. Тэгээ би бас мониторд бас бэлэгч нэг сайн бэлдэж чадаагүй. Тэгээд бэлэг тэгээд зориулаад тэгэл дэлгүүрээс өнгөрсөн жилийн монитор юм уу? Тийм өнгөрсөн жилийн монитор. Тэрс өмнө бэлэг өгөхгүй төгсгөлт нь бэлэг өгсөн. Тэгэл ямар ч нэлээд тэгээд гайгүй ч ямар ч бэлэг өгсөн юм аа. Тэгээд нөгөө багшийн дэдийн нөгөө бас цэцгийн дэлгүүрлөө ороод тэгээд хайрцаг аваад бэлгээ хайрцан дотроо хийгээл тэгээд бас жоохон урлагийн бид нар хүмүүс юм чинь бас тэгээд нөгөө юу жоохон романтик бай гэж би бодоод нөгөө улаан сарнаа яг хайрцантаа тастаж хийгээл тэгэл нөгөө улаан сарнаагаа ингээл яг дээгүүр ингээл нөгөө чимэглээл тэгэл хайрцаа таглаа тэгэл нөгөө Дүүрийн театрт уусаа манай хамт ажилладаг тэгээд манай балет ангийн охин байсан. Тэгээд ямарсан бэлгээ ингээ удаасан дуушлаараа гэ тэгэл өгсөн. Тэгсэн чинь маргааш жилүүдээ найз залуу нэг Facebook дээр миний профайл зурган дээр нэг юм ууртай юм очиж авчихсан. Энэ болохоор над болохоор аймаж байгаа амар happy санагдаад байгаа юм л та. Айгуу тийм хошин тийм. Нөөний сарнаа марнаа яасан болохоор энэ одоо яагаад байгаа юм бол тоо фаналах гэдэг байгаа энэ гэлээ янз бүрийн бодсон болов уу гэж би бас монитагийн тийм бэлгч нэг ороод ирэхэд ингээл ер нь ихвчлээ нөгөө нэг жижиг ингээл чихэр мэхэр юм өмнөд ингээл ер нь ингээд монитор зохиож байгаа албан газрын хажуудлын түүц цүм хийдэг гэдэг байна шүү дээ. Тэгсэн чи яг зөв үнэхээр гоё сэтгэл гаргаад тийм ээ. Ингээд юм баг зүрхийн хэлбэртэй хайрцагт сарнаа дэлбээ эдрийг өгсөн. Зүрхийн хэлбэртэй хайрцаг. Дөрвөлжин хэлбэртэй хайрцаг. Тэр бол найз сарнаа ингээд сарнаа яасан. Найз залууг нүдэнд бол зүрхийн хэлбэртэй хайрцаг харагдсан шүү дээ. Тэгсэн байхаар би бас гайхаад би бас нөгөө хамт үерхтэйг мэддэг юм чинь тэгээ бас уулна баярлуучил гэж бас бодсон шүү. Гэтэ бас нэг далтхан сэтгэлээ бас илчилж мэлчсэн юм явчихгүй юу? За. Тэгээ монитор баярлаа гэд буцаагаад бас бэлэг өгсөн. Тийм айгүй гоё бэлэг өгсөн тийм. Төрөвч өгсөн. Тэгээд тийм өнөртэй ус өгсөн тийм. Айгүй гоё өнөртэй. Одоо хүртэл төрөвч нь байгаа. Тэгээд өнөртэй ус нь хүртэл байгаа.
Харин жигээ цөм ичдэг юм биш те. Ер нь үржүүлээд авсан да. Тий, сарнаа хийгээд найз залууг нь уурлуулчаад нэмээд төрөвч үнэртэй болсон. Яа. Тийм юм болсон. Эстэй. За. Гэхдээ нэрээ нэг хүсэлт яг хэлчихсэн мартчихсан шүү дээ. SBN телевизийн үзэгчтэй ч юм одоо шинэ жилийн мэнд хүргийгээд одоо нөгөө одоо юу гэж хэлт юм бэ? Дүүрийн хоолой гэдэг юм уу те? Тэрүүгээр ингээд нэг тоо хоёр нэг ингээд хэлээд өгөөч гэсэн хүсэлтийг зөвхөн өөрийнхөө зүгээс тавьж байгаа шүү. Тийм бас өмнө бас нэг газар дуулжсэн юм аа. Тэгэхэд бас яг зөв аялгуундаа ингээд оруулаад дуулчвал бас их зүгээр юм шиг санагдчихсан. Яг нөгөө It's the most wonderful time гэдэг дууны төгсгөлд нь шинэ жилийн мэнд хүргээд тэгээд аялгуунд нь оруулаад дуулчих. Тэгвэл тоо 신지링 하동 민딕 후르기에 SBN. За үнэхээр гоё сонсогч байна. Арьс махны завсар амтан гүйж байгаа юм шиг юм мэдрэмж төрчихтэй. Хажуу талаас нь сонсоор илүү одоо гэж юм хүчтэй. Чихрүү орж байгаа байхгүй. Чихрүү ороо. Занга манга ингээд өргөж байгаа юм шиг санагдаад тийм байна. За тэгэхээр ийм мондог хоёр хүүдээ бэлэг өгнөө. Манай одоо наба дахиад нэг дуулалцгаа дахиад. За наба дуулаад бэлгээ аавна гэл нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Шуутан гол гээд одоо Монголын үндэсний брэнд үйлдвэрлэгч ийм компани байгаа шүү. Тэгээ үндэсний үйлдвэрлэлийг бас дэмжиж гэж уриалаа. Тэгээд Хайби 31-ийнхаа тоглолтын цагийн уран бүтээлчдэд бас бүтээгдэхүүнийхээ дээдсийг ингээд бэлэг болгож өгч байгаа. Хийцтэй цай, борцтой гурилтай, шөллөө, за ингээд амтлагчууд, борцтой бүр шар будаатай ингээд цай гэдэг янз бүрийн юм бүтээгдэхүүнүүд байгаа шүү. Ингээд Шуутан голын гарын дэлхийг бас хоёртоо зардуулж байна. За. Юу, Шуутан гол гэж хэлээд авна да. Шуутан гол. За. Шуутан гол гэдэг нэг тийм хэлээд өгөөч. Саях шиг одоо. Шуутан гол. Шууд дөөрийн хоолоогоор. За яах юм. Шуу. Чи марыг гоё хийж чадахгүй байна. За, Касанаас амтлаг тоглолтын цаг үргэлжилж байна. Уран бүтээлээр нь тайзан дээрээс уулзцгаая. Хайби 31. Jingle bell, jingle bell, jingle bell rock. Jingle bells swing and jingle bells ring. Snowing and blowing up bushels of fun. Now the jingle hop has begun. Jingle bell, jingle bell, jingle bell rock. Jingle bells chime in jingle bell time. Dancing and prancing in Jingle Bell Square. In the frosty air. What a bright time, it's the right time to rock the night away. Jingle bell time is a swell time to go gliding in a one-horse sleigh. Giddy up, jingle horse, pick up your feet. Jingle around the clock. Mix and a mingle and a jingling beat. That's the jingle bell. That's the jingle bell. That's the jingle bell rock. Oh, the weather outside is dreadful, but the fire is so delightful. And since we've no place to go, let it snow, let it snow, let it snow. It doesn't show signs of stopping, and I brought some corn for popping. The lights are torn way down low. Let it snow, let it snow, let it snow. When we finally kiss goodnight, how I hate going out in the storm. But if you really hold me tight, all the way home I'll be warm. The fire is slowly dying, and my dear, we are still goodbye. But as long as you love me so, let it snow, let it snow, let it snow. It's the most wonderful time of the year. With the kids jingle belling and everyone telling you be of good cheer. It's the most wonderful time of the year. It's the
to call is the happiest season of all. There'll be parties for frosty marshmallows, for toasting and caroling out in the snow. There'll be scary ghost stories and tales of the glories of Christmas long, long ago. It's the most wonderful time of the year. It's the most wonderful time. It's the most wonderful time of the year. Өнгөрсний үйлдвэрлэгчийн шингэн сүв, өөрийн үйлдвэрт бэлтгэсэн мах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан гурил, хүнсний ногоогоор бэлтгэсэн хоолыг чанар, амд, сэтгэл шингээж зөвхөн танд зориулна. Өдөр бүр эрүү. Мэргэний цог. Тансаг амт. Бэлэгдэл. Италийн урлагийн бүтээл. Bottega. Эрүүл мэнд, оо сайхны төгс зохицол. Biofit Zero-гийн шин төрөл. The sea taught me we humans are only just beginning to understand the world that lies hidden underwater. Discover your planet. Seiko Prospex. Yellow Tail. Өнгөлөг амдрий. Биднийг эрч хүчтэй гоо сайхан харагдуулдаг хамгийн чухал зүйл бол эрүүл сайхан үс. Тиймээс олон сонголтын дундаас бидний үсийг гэмтээхгүйгээр гоё өсөг, гялалцсан өнгөтэй харагдуулдаг Tulip үсний будгийг бид сонгосон. Энэхүү бүдгэн найрлаганда Улаанбуудан уураг болон зөгийн бал агуулсан тул таны үсийг эрүүл, гялалцсан, тод өнгөтэй болгоно. Муурал үсийг 100% будна. Дээд зэрэглэлийн үс арчилгааг таныг Tulip Color. Анх би түүнийхээ инээмсэглэл татагдсанаа санаж байна. Дулаахан бас цагаахан бид мөрөөдлийн мэд үл төс хаялыг ихлүүлж хизээж мартагдахгүй дурсамжуудыг бүтээсээр л. Хайртан хардаа чиний миний инээмсэглэл тэдний нүрэнд ч бас гэрэлтэж байна. Цагаахан бас дулаахан. Дурсамжийн хэлхээс бүр амьдралыг бүтээдэг болохоор би та нарынхаа инээмсэглэл бүрийг хамгаална. Jokes дурсамж бүр дулаан байг. Шинэ жилийн шин загварууд худалдаанд гарлаа. Swarovski бүх салбар дэлгүүрүүдэд. Танай хурш Март. Шин загварууд бүх салбараар худалдаанд гарлаа. Хаяг Наран Молл 1-р давхарт, Наран Плаза 4-р давхарт, Наран Плейс 3-р давхарт. Esprit. Эрүүл мэнд, оо сайхны төгс зохицол. Biofit Zero-гийн шин төрөл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч эрхэмсэг бүсгийн төгс төгөлдөр авшихуй Swarovski, зүрхний цохилт мэд урагш тэмүүлсэко. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч
Баярлан сэтгэлийн төгс илэрхийлэл Mercy. Нэвтрүүлгийн ивент итгэгч Венецийн Шижиралт Ботега. Тансаг хамтыг тань мэдрүүлэн Шуудан гол компани. Хайпи 31 нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч илүү сайхан Монголын төлөө Max Group. Хайпи 31 баярын хөтөлбөртэй хамтдаа үзэгчдээ баярлалаа. Дүнсээ та бүхэндээ тоглолтын цагаа хүргэлээ. За уран бүтээлчтэй баярлалаа. Тэгэхээр баярын нэвтрүүлэг маань бас зочдтой зориулсан бяцхан сюрприз байгаа. За энэ ширээн дээр их гоё бэлгэний хайрцаг байна. За та энэ гурван хайрцагнаас нэгийг сонгох учиртай. Учир нь тэгээд нэгэнт нь шийтгэл байгаа. Нэгэнт нь манай түрүүнд дурдсан нэвтрүүлгийн ивент тэтгэгчтэй шагнал байгаа. За нэгэнт нь бас юм хөгжөөнтэй тийм одоо фан бокс тийм фан бокс. За ямар ч бэлэг байж магадгүй. Яг он солигдохын өмнө ямар хайрцаг сонгодог юм бэ гэж. Өөрөө сонгох юм уу? Эмэгтэй өнөрөө сонгох юм уу? Өөрөө сонгох юм аа. Хаа сонгоно. Их нөгөө нь бол зарим оролцогч нар бол нөө нэг 1 2 3 4 5 6 7 8 10 10 дахын сонгогдож байгаа. Том бууз, жижиг бууз гэж яагаад өнгөөр нь сонгож байгаа, зарим зүгээр мэдрэмжээрээ. Зарим нь логикоор тий. Яндоотой өнгө гэж байна, яндоотой тоо гэж байдаг юм байна бас хүн болгонд. За. Тий. Тэгэхээр матва таны сонголт энэ гурван хайрцагны аль нь байхыг. Аль нь вэ гэж юу? За. Босцоо сонгох юм, сууж байгаа сонгох юм. Хамаагүй та өөрөө дуртайгаа. Энэ сонголтоо хүндэтгэнэ ер нь. Сайхан босч байгаа. 2019 оноос шийтгэл их хүнддэг. Тэгэхээр авах нь шүү дээ. За. За. Энэ лараа гоё харагдаад байна. За. За сонгосоо. Одоо харагдсанаас сонгоно шүү дээ. Харагдсанаас сонгох. Барьснаас. Би задлах уу те? Би залах юм өөр. За шүү камер руугаа шууд тагийг аваад харуулж байгаа. За энэ хөө алтан шаргал хайрцагын дотор ямар За За. За энэ Adidas брендийн. За. Манай фолкны эзэн болж байгаа юм байна. Тийм ивент зэвс наран лайфстайлийн. Сүүлийн таныг чи их спортлог болж байгаа гэж дуулаад байгаа. Би бүр маш их спортлог болоод бүр шөрөмсөө тасалчлаа. Тэгээ тэр чинь бид манай зохион байгуулагчдаас энэ Adidas брендийг бас бэлдсэн байна. Хэрвээ шийтгэл суулсан бол бас. За хатуухан шийтгэл шүү дээ. За баярлалаа. Эд гоё Adidas би өөрөө үргэлж өмсдөг шүү дээ. Чөлөө цагаар Adidas. За баярлалаа. За баярлалаа. За цэстэн бас 2019 он бас яг ирж ирээ тийм ээ. Аз хэмэртэй байх болтугай. За баярлалаа. Тэгэхээр мэдээж амжилттай яваа эрэгтэй хүний ард заавал нэг хүчрхэг өсвөө байдаг. Удал захирлын тухай бас яриа гэж бодож байна. Удал захирлыг бас их тийм Японд байхдаа ингээд гар орлолын зүйл хийгээд эргэн тойрны хүмүүст бэлгэлдэг байсан гэсэн. Тэгээд дээрэс нь аль нэг интерьер дизайн гэдэг юм уу юмны зохицол тал дээр их мэдрэмжтэй эмэгтэй гэж сонсч ирсэн юм. За тэгээд бас таны одоо гэр бүлийн тухай ярихад таны хүү монголчуудын зохион бүтээсэн цахилгаан машиныг бас одоо цаашаа борлуулах тийм төсөл дээр Сингапурт ажиллаж байгаа гэж сонссон юм байна. За мөн одоо хулан гэд охин нь яг таны мэрэгчлийг өвлөд авч гинөө те. Нью-Йоркийн их сургуулийн эдийн засгийн санхүүгийн чиглэлээр маш одоо өндөр оноотой төгссөн гэж дууссан. Тэгээ одоо бүүнд нас тий. Шинэ жил чи өөрөө гэр бүлийн баяр гэдэг утгаараа. За тэгэхээр ийм л юм мэдээж одоо гэргийнхээ тухай ярихгүй гэж болохгүй л дээ тий. Одоо ямарваа нэгэн ажил үйлс амьдрал бүхэл зүйлийн ард одоо ихтер нөхөр гэсэн хоёр хүн байдаг. Бие биенээ дэмжиж явдаг. За өнөөдөр одоо энэ зэрэгтэй одоо ингээл явж байгаа бол мэдээж миний гэргээ одоо дэмжиж удуулын маань л одоо хүч тий одоо зүтгэл байгаа гэж байгаа. Тэгэхээр хүн ганцаар юм бүтээхгүй шүү дээ тий. Ганц бодгаал болохгүй тийм ээ. Ганц хүн айл болохгүй. Тэгэхээр бид бүхэл явж исэн улсын ажилч тэр одоо ховын компани ажилч тэр бүгдд нь одоо манай бол их орж байдаг. Тэгээ ямар ажлыг их чанартай хийдэг. Японд байхдаа бас зүгээр суугаагүй маш шин тэр flower arrangement гэдэг тэрийг сурч ирсэн бас одоо гурилаар бас гой дүрс хийх одоо тийм урлагийн бүтээл хийхийг сурч ирсэн. Тэгээ ирээд бас хүмүүс зааж ирсэн Монголынхаа эмэгтэйчүүд зааж ирсэн. За өөрөө бол бараг л
одоо дизайны анги сонгодог байжээ гэж их өөрөө ярьдаг. Өөрөө аавыгаа дуурайгаад химийн мэргэжилтэй болсон хэдий боловч одоо дизайныг өөрөө бие даагаад их гоё дизайн лэм гаргад. Одоо бидний барьж байгаа энэ барьсан барилгууд, дэлгүүр одоо бүхэл зүйл бол манай хотолын гар ороогүй тийм дизайн ерөөсөй байхгүй. Үүний дотор хамгийн сүүлийнх нь хэд жишээлбэл Хадрог кафег энэ доторх дизайныг гаргахад энэ нь одоо манай бол гол шийдвэрлэх үүрэг гүйцэтгсэн шүү дээ. Тэнд хаана Монголын одоо үндэсний хувцастай эмэгтэй зураг байх уу, одоо хатны зураг байх уу, хаана одоо Монголын урчуудын хийсэн модон сэлбэр байх уу, хаана керамик Монголын керамик хэдлэлээр сайхан юм хийдэг урчуудын энийг хүртэл тавьсан. Ингээд дэлхийд 98 Хадрог кафе байлаа гэхэд дизайнаараа дэлхийн топ 10-т орцсон. Энд бол манай гэргийн бодуулын маань зүтгэл бол яг чаргагүй байгаа. Маш мэдрэмжтэй юм тийм. Орчин юм тийм. Одоо байнга дизайн ингээд судалж байдаг. За манай хүүгийн хувьд хэллээ. Манай хүү бол Сингапурт тийм стартап компани байгуулад байж байгаа. Манайд бол стартап компаниг дэмжихэд улсын бодлого одоо үнэхээр өгүүлэгд дутагдж байгаа. Тэнд бол ер нь маш хурдан одоо бүрдэг цаас маасны ажил бол хэдхэн минут ил ажил нэг цаг. Цаана одоо тэр стартапыг дэмжиж байгаа байдал бол маш сайхан. Мөнгө төгрөг зээл хүү гэл баг хүүтэй зээлээс ахуулаад. За манай хүү бол тийм цахилгаан машин дээр ажиллаж байгаа төсөл дээр яг хөө тэр их бие одоо каркас бол хаач хийлгэж болно ш. Тэрийг одоо хятад үйлдвэрлээд одоо хамгийн гол юм тэр цахилгаан мотор. Цахилгаан моторыг бол Сингапурын одоо эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарч хийгээд одоо зах зээл дээр мэдэгдэж байгаа цахилгаан мотороос нэг 40% илүү цахилгааны одоо тэ илүү эрчим хүчээр хэмнэж гаргах ийм машины төсөл гаргаад сая кантоны ярмаг гэдэг ярмагтаас амжилттай олцшоод ингээд явж байгаа. Тийм учраас энэ тал дээр бас одоо цаг үетэйгээ нэлээд хөл нийлүүлж явж байгаа манай. Охин манай өөрөө хэлдгээ бас эдийн засгийн чиглэлээр одоо сургууль төгссөн яригддаг. Их толгойсойтой хүн байдаг гэж сонсч ирсэн юм байна. За бид бүхний ярилцлага хугацаа маань ингээд өндөрлөгдөж чадж байна. Одоо гэртээ ярьж оноо гаргахгүй бол цаг мөч маань гаргачаад гэртээ. Тэгэхээр та шинэ жилийн орой ер нь ямар ориглон дарс бодолдог вэ? Би бол нэг хэдэн ориглон дарс бодолдог. Олон жил шанс Элизе гэж одоо шампанск одоо ориглон дарсыг бодуулж байлаа. Одоо бол одоо Италийн алдартай Bottega гэдэг ориглон дарс. Одоо бид бүхний ширээн дээр байна шүү дээ. За тэгээд бид бүхний урилга яваад хүрэлцээрээ сонирхолтой яриа өрнөсөн танд маш их баярлалаа. 19 он маань бид бүхний хувьд одоо 19 он дараа нь 20 он тэгээд манай наран группийн маань 30 жилийн тохиогч байгаа. Тэгээд маш олон зүйлийг төлөвлөж хийж байгаа. Тэгээд маш олон брэндүүдийг хэрэглэгчдэд дахиж таниулах одоо нэвтрүүлэх талаар бол маш их олон судалгаа хийж байгаа. Миний хувьд бол мэдх юм байна. Тэгээд бүх ажил үйлсэд өндөр хэмжээний хүсээ өрөөгөөд ориглон дарсан бүгдээрээ бодуулаад тэгээд гахамжтай энэхүү ярилцлагануудаа өндөрлөе дөө. Тэгэхөө. За тэгээд Венецийн шижир алт Bottega брэнд маань яг одоо энэ ориглон дарсан хамттай бодуулсан. Би ч одоо ориглон дарсаа бодуулаад бүр одоо мастерын зэрэг хамгаалахаар болчиход байгаа шүү дээ. Би ингээд чочдгоороо мастерын зэрэг бодуулахад найж чочдгоороо мастерын зэрэг хамгаалах. Bottega өөрөө дотор их олон төрөлтэй амт чанарын хувьд тэгээд сав баглаа бодлогын хувьд ингээд бас их том сүрлэг хамт олноороо найз нөхдөөрөө за тэгээд шинэ жилийн баярын цэнгүүний ширээний голд байж хахад бол үнэхээр гайхамшигтай харагддаг. Одоо тэр том нь бол тэр цаана манай тайцны Өө тий одоо энэ яг 31-нд бодуулна шүү дээ. Олуулаа хамт олон болвол тэгэл томын бодуул. За ингээд зөөлөн бодуулах хэрэгтэй. Тэгээд захиалга аавна хөөстөө юу хөөсгүй юу гэж олон захиалга авч байгаа. Тэгээд нийт телевиз үзэгч та бүхэндээ шинэ оны баярын мэндийг хүргэе. Дуудахгүй шинэ он солигдох гэж байна. Бид бүхний тэсийн ядан хүлээж ирсэн 2019 он маань энэхүү хаяан дээрээ хаалга тогшиж байгаа энэ торгон мөчөд амттай сайхан яриа өрнүүлээ. Тэгээд бид бүхний сэдсэн сансан бүтээгч бүхэл ажил үйлс маань амжилттай байх болтугай. Тэгээд дор бүрнээ хүслээ бодоорой. Bottega задрахад бэлэн боллоо. За яг нэг жилийн өмнө агаарт үйлжсэн ориглон дарсны амт яг нэг жилийн өмнө мөрөө дэмэсэн жаргалтай шинэ он өөрийн түүхийг бичиж үлдээгээд улиран одох гэж байна. 2019 он та бүхэндээ малгайлан орсон өвдлийн цас шиг цэвэр ариуныг мэдлэн ургасан хаврын яргуу шиг шинэхэн бүхнийг нарлаг зүүнний өдрөөж шигээ жаргалтай олон дурсамжийг намрын тал тариа хорих шиг гэдэг амжилт бүтээлийг авчраасай гэж. За баярын мэндийг хүргэе. Тэгээд нэг телевиз үзэгчтэй
гэр бүлдээ зориулаад за энэ салбарынхаа хамт олонд за нийт наранчуудаа зориулаад бас баярын мэдлэг дэвшүүлээч гэж танаас хүсэж За байна. тэгээ энэ сайхан турган мөчид SBM телевизийн цэнхэр телевизийг үзэн суугаа нийт үзэгчид үүний дотор бас одоо манай гэр бүлийн гэргиуд бол манай хүү охин ач зээ нар мөн түнчлэн нарангийнхаа хамт олон Монголынхаа нийт ард түмэнд энэ боломжийг ашиглан хамгийн сайн өхний хүсэн өрөө хамгийн гол нь бүгдээрээ эрүүл их байж зорьсон одоо болгоно биелүүлэхийг одоо үлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлж байна. За тэр ерөөл бацсайхан ашиглалгаа. Тэгээд он солигдоход ганцхан цаг дээд байна. Тийм байна. За Seco цаг бол ингээд яг заа шүү дээ. Томд хоон солигдох гэж байна. Хамтран ажилласан бүх байгууллагада дахин талархсан илэрхийлээ илүү сайхан Монголын төлөөрөтэй Max Group хамт олондоо энэ 12 сарын турш бид өхөн хамттай байсан. Баярлалаа. За өнөөдрийн одоо бас дугаар маань гэж ер нь бүх дугаар маань бэлэгтэй. Бэлэг маань дуусаагүй байгаа. Манай бид нөө өвлөө өгнө богц дүүр мэлгнээсэ гэдэг шиг манай одон маа маань ингээд буудангийн ардаа. Би нөгөө хамрын автраа авахч байгаа л юу ядгийг. За нөө баярсан талархсан сэтгэлээ илэрхийлэх Mercy амд шоколад заян таарсан бол анзаарсан бол за их гайхамшигтай бэлгийн эзэн болж байна. За энэ таны хөрөгтэй Mercy шоколадыг амил бүхний дээдтэй бас. За баярлалаа. За нэгэж Mercy шоколад дуртай тийм ээ. За ингээд Монголын төлөө Max Group-ийн одоо хамт олноос танд ийгүү бэлгийг боломжилсан. За баярлалаа. За бид өхний ярилц хугацаа маань өндөрлөж байна. Он солиодох мөч маань хаяанд ирчихсэн байгаа торгон мөчид бид бүхэн хамттай байсан. Бүтэн 12 сарын турш буюу 31 өдрийн турш хамттай байсан. Нийт телевиз үзэгчтэй дахин баярсан илэрхийлье. Ирэх жилийн энэ өдрөө шүс оролтой олон зочдтой, олон дурсамжтай, салбартаа мандайсан эрхмүүдтэй эргэн уулзахын өрөөлийг тавья. Тэгээд шинэ оны баярын мэндийг хүргье. Өнөөдрийн маань зочин Наран группийн төлөөлөн удирдлагын дарга удааны авиад ажилтан Срэтрийн болдод оролцлоо. Ажил үйлдвэрийн өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Та бүхэнд бас өндөр амжилт хүсье. За баярлалаа үзэгчдээ. Шинэ оноо сайхан гаргаараа шинэ оны баярын мэнд хүргэе.